Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Эрдэмийн сургуулийн докторантыг дэмжих төгс эрхлэн гаргадаг Science Talk нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Эрдэмийн сургуулийн тэргүүлэх профессор Будны багш маань өргөдөн оролцож байна. 21-р зууны хүн төрөлхтний хөгжлийн өмнө тулгарч байгаа нэг анхаарах зүйл бол глобал аюулгүй байдлаа гэж. За тэгэхээр үнэхээр глобал аюулгүй байдал гэсэн асуудал яг өнөөдөр дэлхийд дахинд болж байгаа үйл явцтай харьцуулж үзэх юм бол үнэхээр бидний анхаарлын түнд зайлшгүй орж ирсэн асуудал байна гэж үзэж байгаа. Тийм учраас та глобал аюулгүй байдлыг бий болгож байгаа хүчин зүйлсийн талаас ярих байдлаар бид хоёрын яриа эхлүүл зохилтой болов уу гэж бодож байна. Тэгэхээр ер нь мэдээлсэн одоо нийгэм гэдэг нь ер нь иргэншил гэдэг бол өргөлж технологитой холбогдож гарч ирдэг ийм хүн төрөлхтний түүхэн хөгжлийн зам нь бол тийм одоо юу дамжсан байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол судлаачдын дүгнэж байгаагаар бол хүн төрөлхтөн өөрийнхөө өнөөг хүртэл хүрч ирсэн төвшөнд бол дөрвөн үндсэн одоо иргэншлийг өнгөрөөсөн гэж. Анхных нь бол одоо хөөний одоо ан агнуур амьдрах одоо энэ төлөө цэмцэл байсан. Тийм иргэншил. Дараачих нь бол газарт хүнд өөрийнхөө одоо оюун ухаанаар бол газар тариалан хөдөө аж ахуй өөрөөр хэлбэл зэрлэг амьтдыг бол нутагшуулах, өөрөөр хэлбэл гэршүүлэх, одоо ингэж ахуйдан амьдралдаа хэрэглэх. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн хэрэг гэж ингэж нэрлэж байгаа. Дараачих нь бол одоо өөрийн техник ашигласнаар аж үйлдвэрийн хэрэг эхэлсэн. За энэ хэрэг бол их удаа хугацаанд хэд хэдэн одоо шинэ технологи дамжаад тэгээд 20-р зууны 80-аад оноос эхлээд хүн төрөлхтөнд нэг сошин технологи бол мэдээллийн технологи. За энэ мэдээллийн технологи бол маш их бусад технологи одоо иргэншлийн энэ одоо давтсан үеийг бодвол маш их эрчимтэй, маш их хүчтэй одоо бүх нийгмийг хамарсан. Тэгээд урд өмнө биднийг хэвшсэн одоо тэр иргэншлийн үед байсан үзэл санаа бодол одоо хүртэл эргэж харах үзэх одоо ийм асуудлууд дэвшүүлж байгаа. За энэ дотроос одоо бас энергийн энэ одоо тэр туулсан хүн төрөлхтөнд туулсан иргэншлийнхаа хөгжлийн замд олсон одоо их том ололтч байна. Энэний хажуугаар одоо бас сөрөг үр дагаврууд бас өсөж байгаа. Ер нь альч технологи бас ер нь талдаа одоо тийм асуудлууд дэвшүүлдэг. Өнөөгийн одоо манай бидний амьдарч байгаа орчин нөхцөлд бол дэвшигдэж байгаа нэг асуудал бол ялангуяа нийтийн одоо нийтэд даяарсан одоо глобал одоо аюулгүй байдал бол сүүлийн одоо 10 жил их хүчтэй дэвшигдэж ирсэн. Ер нь бол хүн төрөлхтөн 20-р зууны 80-аад оноос эхлээд ер нь туулж ирсэн одоо тэр аж үйлдвэрийн хувьсгалын энэ одоо иргэншлийн явцад бол сөрөг үр дагаврууд бас их харагдаж эхэлсэн. Энэ бол дамжирсаар одоо энэ мэдээлсэн иргэншлийн үед бол глобал аюулгүй байдал бол юуны төрөнд бусад тавигдж ирсэн асуудлуудыг одоо үндсэндээ бас хойш нь тавиад эхлээд хүн төрөлхтөн глобал аюулгүй байдлыг одоо зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Тэрнийг одоо хүн төрөлхтөн энэ дэлхийн ертөнцид цаашаа оршин тогтнох бол энэ тулд эхлээ энэ асуудлаа бол одоо зөв харах хэрэгтэй гэсэн юм. За тэгэхээр ингээд ерөнхий энэ аюулгүй глобал аюулгүй бол таны асууснаар одоо яагаад өнөөдөр их мэдрэгдэх болов гэхээр хэд хэдэн томоохон глобал асуудлууд ер нь хүн төрөлхтний өмнө дэвшигдэж байгаа нь илэрсэн байгаа. Нэгдүгээр одоо геополитикийн асуудал. Улс орнуудын хоорондын энэ одоо нэг хүндлэх оршин тогтнох бие даасан байдал. Энэ одоо политикийн геополитикийн асуудал бол ялангуяа 20-р зууны сүүлд 21-р зууны одоо эхний 10 жилд бол их одоо эрчимтэйгээр өөрчлөгдөж хүн төрөлхтөнд одоо чочрол
одоо мэдрэгдсэн үйл явдлууд ч бас тийг та бүхэн сайн мэдсэн тийм ээ. Одоо энэ шашин хоорондын мөргөлдөө, улс хоорондын одоо үзэл санааны зөрчил гэх мэт юм. За энэс болоод нөгөө талаар бол хуучин одоо Адам Смитийн номлож анх одоо Баяжигтун гэсэн тэр философтой зах зээлийн одоо эдийн засгийн хөгжил энэ одоо тэр ёс зүй концепт бол бас үндсэндээ өөрийнхөө боломжийг бол одоо үндсэндээ одоо өнөөгийн хөгжлийн шаардлаганд бол нийцэхгүй болсон. Энээс болоод өөрөөр хэлбэл Адам Смит бол Баяжигтун гэсэн одоо ийм уриалга тавьсныг бас тэр болгон хүмүүс зөв одоо тусгаж ойлгохгүйгээр хэтэрхий одоо их хэрэглэгээний тал руу хэтэрхий их санхүүгийн одоо ашиг олохын төлөө энэ бол дэлхийн одоо нийгэмд бол ялгал үүсгэсэн. Хөгжлийн одоо ялгал. Тий одоо тэгшүүс байдал гүнзгийрүүлсэн үндсэндээ ялангуяа Африк, Азид бол баг боловсралтай одоо ядуу энэ аврагд бол хүн амын өсөлтийн төрөлт бол одоо нэмэгдсэн. За энэ бол демографийн одоо энэ процесс бол бүхэлдээ одоо тэр ялангуяа тэр өсөлт бол одоо энэ дөрвөсгтийн асуудал гарч ирээд за тэр бол Европт бол хамгийн түрүү энэ дөрвөсгтийн асуудлыг одоо яаж шийдэх, тэднийг яаж уусралтай болох вэ гэсэн бас цөөн шинэ асуудлууд гарч ирж байгаа. За бас нэг асуудал бол мэдээж хэрэг таны одоо их ойрхон сэдв хүний үйл ажиллагаа бол одоо биосфер, экологийн одоо дөрөөлтөд бол хүргэсэн юм өөрөөр хэлбэл хяналтгүй одоо энэ үйл ажиллагаараас болж бид бол их дэлхийг одоо ийм зүгээр одоо ашиглаад идээд одоо ашиглаад байв гэдэг тэр хандлага бол ийм одоо бас хомсдол болсон. Ялаагийн одоо олон төрлөд алга болж устж зарим ч гэсэн устгахын ирмэг дээр байгаа. За өөр нэг глобал асуудал бол энэ хэдийгээр шинэ технологи нэвтэрч байгаа гэсэн улс орнуудын хоорондын хөгжлийн ялгаагаас гадна нийгэм дотор тодорхой орон дотор хүртэл одоо давхаргын ялгаар ялангуяа дундч давхарга бол ялангуяа одоо 20 дугаар зууны сүүлээс эхлээд 21 дугаар зууны эхэнд бол бас нэлээд их багасч эхэлж байгаа. Энэ бол бас нийтийг хамарсан ийм глобал асуудал байна. За өөр нэг сони одоо бас бидний хүндрэлттэй талаар явуулах асуудал бол энэ соёл иргэншлийн явцад хүний оюуны болон биологийн хөгжилд бас одоо тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж байгаа. Өөрөөр хэлбэл нэг нөгөө ярихад хөгжлийн хөвд бол ийм их давшил гаргасан мөртлөө хүн нөгөө аратан амтнаас одоо тусгаарлагдсан тэр үеийнхэн одоо төрх тэр одоо аратны шинж чанар бол хүнд бол хадгалагдсан гэвэр яж хөө өөрчлөлт нэг орж удаагүй. За ийм учраас бол одоо хүний унган төрх одоо хүнлэг одоо энэ чанар бол сүүлийн үед их чухлаар тавигдж байгаа. Ийм олон асуудлууд глобал асуудлуудаас үүдээд дөвлөж хэлэх юм одоо хүн төрлөختний өмнө бол асуудлын мөн чанар гэдэг нь таны асууснаар нэгдүгээрт бол цөмийн дайны асуудал. Одоо байна. Хоёрдугаарт бол цаг үеийн өөрчлөлт байна. Гуравдугаарт бол экологийн одоо дөрөөлт. За дөрөвд нь бол одоо хүмүүсийн хоорондын одоо нийгмийн одоо тэгшүүс байна. Энэ одоо гол одоо дөрвөн асуудал бол үндсэндээ нийт одоо хүн төрлөختний одоо хамарсан учраас энэ аюулгүй байдлыг одоо яаж шийдэх вэ гэдэг нь бол одоо чухлаар тавигдж байгаа. Энийг бол 21-р зуунд бол бид шийдэхгүйгээр цаашаа нь одоо дэвшил тэ одоо хөгжлийн одоо сайхан ирээдүйг бол харахад бас тодорхой биш байдалд оруулж байгаа юм л. Үнэхээр одоо хүн төрлөختний нийгэмшлийн хөгжлийн сүүлийн одоо үе гэж бодох
аж үйлдвэрийн урд хувьсгалын үр дүн бол хүндрэлтний хөгжлийг бол маш хурдтайгаар өөрчилсөн тийм ээ өндөр технологийн ачаар. Гэхдээ сөрөг тал нь бол таны хэлсэн глобал аюулгүй байдлыг хүчин зүйлсүүдийг бол бий болгосон. Яа харахгүй одоо би геополитик улс төрийн одоо салбар байна. Дээр нь хүмүүсийн одоо хязгааргүй хэрэглээний үр дүнд хариуцлагагүй ухамсаргүйн дороотлоос болж одоо үүсэж байгаа байгалийн дороотл үнэхээр амьдралын одоо чанарыг алдагдуулж байгаа. Гэх мэтлэн таны дурдсан энэ аюулгүй байдлын асуудлууд үнэхээр анхаарлын төвд орж эхэлсэн. Гэхдээ нэг өдөр босч ирээд энэ асуудлуудыг бид ухаараагүй. Энийг бол одоогоос 40-50 жилийн өмнө одоо эрдэмтэн судлаач нар судалж гаргаж ирж нийгэмд анхааруулж байсан. Тэгэхээр дараагийн нэг асуух битэрийн ярилцах гол асуудал бол одоогоос 50 жилийн өмнө бичигдсэн Ромын клубын бодлогын одоо маш том бодлогын байгууллага байдаг. Үүнийг баг зэрэг дэлгэрүүлж яриач. Тий. Тэгэхээр энэ зөвч одоо өөрөөр хэлбэл капиталист систем, эдийн засгийн систем гэж одоо ингэж ерөн хөгжлийн бас бараг цорын ганц одоо ийм зам байж магадгүй гэсэн ийм юмнууд бол хэтэрхий их давамгаалж тэгээд хөгжилтэй орнуудын дотор ч гэсэн одоо тэр төрөөчийн бидний дурдсан одоо тэр нийтийг амарсан одоо тийм сөрөг даварууд нь бол илэрсэн. Энийг бол илэрч байгааг одоо өнгөрсөн зууны 80-аад онд хэсэг одоо эрдэмтэд эрийн клуб гэдгийг байгуулад тэнд бол одоо энэ хүн төрөлхтний хөв 70-аад онд тийм ээ. Тийм 70-аад оноос эхэлсэн. Ер нь бол их эрчимтэй одоо үйл ажиллагаа бол 80-аад оны одоо ихэр нэлээд одоо тэр эрдэмтэд бол дэлхийн одоо төлөв байдлыг тал бүрээс нь одоо судалж яваад анхныхаа зүйлийг гаргасан. Тэгэхээр энэний хамгийн том төлөөлөгч бол тэр Римийн клубын энэ одоо захиалгаар Америк эрдэмтэн Фостер гэж хүн одоо анхны одоо энэ дэлхийн одоо төлөв динамик төлөв байдал гэсэн их том загвар боловсруулад энэгээр бол шинжлэх ухаанд энэ Фостер ямар эцэдлэг оруулсан гэвэл системийн динамик гэдэг одоо ийм цоошин ойлголт, цоошин хандлагыг бий болгосон. Системийн динамикийн гол агуулга бол асуудлыг бол системээр нь авч үздэг. Нэгдүгээр, хоёрдугаарт бол тэр системээр авч үзэх одоо гол юу нь бол тэр систем бол хэд том одоо блокуудад хуваагдаад блок болгоонуудын одоо ерөнхийдөө байгаль орчин, үйлдвэрлэл, демограф, байгалийн одоо нөөцийн одоо үнэлгээгээд энэ бүх хэсэгчилсэн одоо дүгнэлтүүдийг нэгтгээд тэр одоо ер нь марг 400 гаруй тэгштэглэр одоо тэр бүх системийг бүрдүүлээд дараа нь тэр хүн яасан гэвэл тэрнийг нэгтгэхэд имитац хийсэн. Өөрөөр хэлбэл математик загварчд бол имитац хийх арга зүй оруулсан байхгүй юу? Зөв. Тэр нь бол голдуу ашиглаж байгаа аппарат нь бол төгсгөлөг одоо ядуурын тэгштгэл дифференциал тэгштгэл тасралтгүй бол тэр төгсгөлөг ядуурын тэгштгэл гэдэг нь бол одоо төгсгөлөг хэлбэртэй. За энэ юугаар бол хоёрдугаарт бол тэр үед компьютер бол одоо бас транзистор энтрийн одоо элементтэй хүчин чадал нь бол их өөрчлөлтсөн хурдан энэ маягаар бол анхны одоо их гоё математик загварчлаар одоо хүн төрөлхтний одоо ер нь дэлхийн одоо хөгжлийн динамик төлөвийн талаар гоё одоо ихтгэл бэлдээд Рим хөлөгийн нэрээр бол гаргаж байсан. За тэгэхээр энэ бол үндсэндээ цаашдаа одоо шинжлэх ухаанд бол асуудлыг бол ингэж системээр авч үзэх, салбар дундын одоо синергиг ашиглах энэ шинэ одоо арга зүй болсон. Одоо бол улам эрчимтэй. За тэгээ энэ Римийн хөлөгийн таны хэлдгээр одоо хамгийн их алдартай ном нь бол тэр Фостерийн Медоузын бичсэн өсөлтийн хязгаар гэж энэ бол одоо дэлхийн нийтэд анх удаа тэр ихтгэл нь бол Римийн юунд яваад Фостер бол өөрөө нейродинамик гэж ном бичээд дараа нь Медоуз гэж хүн бичсэн. Шавь. Тэр бол бүр одоо 40-50 жилийн өмнө анхаараараа хүн төрөлхтөн энэ одоо маягаар амьдрч болохгүй шүү.
Энэ одоо ийм одоо бидэнд бол хязгаар байна шүү. Дандаа одоо орлогын төлөө бол хамаагүй одоо ингэж шунж одоо хөтлөхгүй. Хойч үедээ одоо бас юм үлдээхийн төлөө тэгснээс тэр санаанаас сүлд нь одоо тэр тогтвортой үүж өнөөгийн ногоо өгч өнөөгийн ойлголт гарч ирсэн байхгүй. Тэгэхээр Ром клубын тэр тайланд бол нэлээд бас их санал дэвшүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс жишээлбэл одоо яг биелэгдэж байгаа тийм өгдлүүд одоо таны ажилталтанд харагдаж байна уу? Жишээлбэл одоо магадгүй би анзаарахад сүүлийн үед бол ногоон эдийн засаг гэж одоо ярьдаг боллоо. Байгалийн нөөцийг хязгаартайгаар ашиглая, тийм ээ? Технологийн ховсол болж байна гэдэг. Тэгэхээр үүн дээр та тодтогч хэлэх зүйл. Тэр ирээмийн ийм одоо тэр анхны одоо хийс чинь дараа нь их янз тэр ирээмийн хөлөвт багцдаг улсууд их гой одоо бүтээл гаргасан. Хамгийн наадсан читрий фактор гэдэг дөрвөн үндсэн хүчин зүйлгээд одоо яг таны хэлдгээр одоо тэнд анхудаа тэр энэ Ватсехэр гэж одоо энэ юу нэ Израиль эрдэмтэн бас Германы хоёр эрдэмтэнтэй бичсэн тийм тэр бол юу тунхагсан үйл хэдийгээр одоо бид нарт нөөц энэ одоо ингэж хамсаж байгаа ч гэсэн бид нар тэр нөөцөө зөв ашиглах одоо хүчин зүйлс байна шүү. Аривч хямгач одоо экологт одоо зөв хандаж ийм маягаар бол бид бол бас өөрийгөө аврах боломж байна гэдгийг анх тэр нөхдөд санал болгосон. За тэгсний дараагаар харин дэлхийн нийт бол тэр хүмүүсийн энэ ирээний хилтгэл, төрүүчийн хилтгэл, сүүлчийн хилтгэлээс болоод одоо тэр 1992 онд үлээ тийм ээ. 90 он нэмэх хэрэг гэдэг. Тэнд бол яг одоо энэ судлаачдын одоо энэ ажлыг бол үндсэндээ төрийн том хэмжээнд үнэлж дүгнээд одоо 3 тонн конвенц гаргасан тийм ээ. Тэгээд тэнд бол яваад дэлхийн уриалга гаргасан тэр тавтагтай хөгжлийн үндсэн санаа. Тэгээ ер нь бол бид байгаль дээлтэй ногоон хөгжлөр одоо чиглэе зөрөө энэ томхол одоо энэс хойш бол бас 20-30 жил болж байна. Гэхдээ энэ философи бол улам одоо бийжж шүү бас тийм. Яг эндээс нэг тодруулах зүйл гарч ирж байна багшаа. Яг энэ үзэл баримтлал одоо жишээлбэл бидний нийгмийн ухамсар яг үзэл баримтлалын хувьд арай өөрчлөгдөж байгаа нэг зам руу орж байгаа байхгүй юу. Тэгэхээр та энд нэг тодтогч хэлсэн байсан л да. Орчин үед одоо шинжлэх ухаан маш хурдтай хөгжиж байгаа хэдий ч гэсэн яг хувь хүний аюулгүй байдлын чиглэлд шинжлэх ухаан бол төдийлөн сайн одоо хөгжөөгүй шүү гэж нэг энэ тодтголыг оруулж ирсэн байсан. Тэгэхээр үүн дээр бол одоо нэг бий үйлэх гэх нийгмийн ухамсарыг төлөвшүүлэх, нийгмийн ухамсарын одоо суурийг нь арай өөр одоо ногоон руу шилжиж штэ бас. Тэгэхээр энэ үзэл сурлалын маш том шилжилт болж байгаа байхгүй юу. Тэгэхээр хувь хүний аюулгүй байдлын тэр одоо орчны судалгаа шинжлэх ухаанд бага зэрэг одоо сул байна гэж та хэлсэн байсан. Үүнийг тодруулж. Энэ бол 90 оны орчмын шинжлэх ухаан бид одоо энэ ертөнцид юу болж байгааг одоо таньж мэдэх ямар учраас одоо бид энд байгаа юм гэдгийг бол ерөнхийдөө эрдэмтдийн гол зорилго бол тэнд л юм. Одоо энийг таньж мэдээд би ер нь одоо энд ямар учиртай амьдрах хэрэгтэй юм бэ? За ингэхээр эндээс юу болсон бэ гэхээр хэдийгээр шинжлэх ухааны ололтууд их байгаа ч гэсэн хүн өөрийнхөө одоо энэ өөрөг тархиныг судлах асуудал бол нэлээд одоо өөрөөр тэрийг бол анхаарал гүйж хийж болохгүй. Угаасаа тэр их нарийн процессыг хүний одоо толгойд явж байгаа тэр сэтгэлгээний процесс тэр ухамсар гэдгийг ойлгол одоо хүртэл тодорхой одоо бид хийж чадахгүй. Тэгээд подсознанээс хийж одоо үгүй тийм. Тэгэхээр энэ юунд бол хариулт өгөхийн тулд бол бид нэр ер нь бид тархиа судлах хэрэгтэй. Тархин дотор одоо тэр мэдээлэл яаж одоо анх одоо гаднаас хүн янз бүрийн мэдрэх одоо юугаар аваад чухал шийдэл гаргахад тэр мэдээллийг одоо яаж тунгааж тэр механизм яаж гарч ийн гэдэг тэр тархины үйл явцын процесс бол одоо сүүлийн одоо 20 жил анхаарлын төвд ороод хоёрдугаар орчин үеийн технологи бол
тархийг одоо судлах тэр процессд бол бас тодорхой хэмжээний их том дэвшил өгсөн одоо томографаас эхлээд одоо бүхнүүд байна. За тэгэхээр эндээс үүдээд хүн өөрийгөө одоо таньж мэдэх таны одоо тэр асуусан тэр ухамсарын асуудал хүний аюулгүй байдал хүн өөрөө яаж аюулгүй байдлаа өөрөө яаж хамгаалах юм бэ? Нийгэм хамгаалахаас гадна хүн өөрөө одоо өөрийгөө бас хамгаалах юм чадвартай байх. Энэ чадвартай байхын үндэс бол одоо мэдлэгтэй байх. Өөрөөр шинжлэх ухааны мэдлэгтэй орчин тойрны одоо талаар зөв ойлголттой байх. Тэнтэйгээ зөв харьцах. Ийм одоо ёс суртахууны асуудал өгөөд хүний одоо ертөнцтэй хандж байсан хуучин одоо тэр мэдлэгээ шинжлэх зайлшгүй ийм одоо шаардлаганд орж ирж байгаа. Тийм. Тэгэхээр яг эндээс бол өнөөгийн нийгмийн ухамсар яг энэ бидний өмнө тулгарч байгаа сорилт бэрхшээлийн талаар 40-50 жилийн өмнө гаргасан алдартай зохиолыг та бас түрүүнд өрдсөн. За түүн дээр би нэг номыг хэлэх гээд байгаа. Америкийн нэгдсэн улсын бас судлаач зохиолч Карлсон гэж нэг хүний нөгөө юу байгаа штэ чимээгүй хавар гэдэг. Тэр чимээгүй хавар бол нийгмийн сэтгэл зүйн ухамсарын төвшөнд бол маш их өөрчлөлтийг бий болгох тухай дэвшүүлсэн санаа гаргасан. Тухайн үед маш их тийм маргаан дагуул зарим нэг шүүмжлэгч нар нийгмийн одоо ухамсарыг маш хурдтайгаар өөрчлөн хувьсгаж буруу талаас нь нөлөөлөл үзүүлж яах гэж шүүмжил дагуулж ирсэн. Гэсэн хэдий ч энэ бол өнөөгийн бид хоёрын яриа сууж байгаа ногоон хөгжил энэ нийгмийн аюулгүй байдлын асуудлын анхны том одоо мэдээг бол мессежийг гаргаж нийгэм тавьсан нэг зохиолч. Хоёр дахь нь бол мэдээж агуу Ромын клубын тэр таны түрүүний дурдсан өсөлтийн хязгаар. Тийм ээ энэ бол гайхалтай ном. За өөр нэг номыг танд дурдсан байна. Америк нэгдсэн улсын бас их гайхалтай судлаач Товчрийн ирээдүйн шок тийм ээ зочрол гэж та орчуулсан байсан тийм ирээдүйн зочрол гэдэг. Энэ бол яг үндэ бас л тухайн нийгэмдээ бол маш их маргаан дагуулж ийсэн. Бүр 20-од улсын хідээр орчуулагдсан. Тэгэхээр энэ номны гол зорилго агуулж байгаа агуулга нь болохоор бид хоёр таны яг зохиолгоод байгаа тэр нийгмийн ухамсарын өөрчлөлт одоо зайлшгүй болно, зайлшгүй бий болно гэж ингэж тодтоход байгаа байхгүй юу? Тэгэхээр та үүн дээр одоо үүнийг бас та ашигласан байсан. Тэгэхээр энэ топшин одоо тэр сануулга бол ер нь яг одоо энэ экологийн суурил, энэ цөмийн одоо зэвсэг эцэстээ бол ер нь тэрийг бол бид нэ хязгаарлаж чаднаа. Харин энэ их динамиктай өөрчлөж байгаа одоо энэ хөгжлөөс авах хүний одоо сэтгэл зүйн одоо тэсвэр тэрийг дааж барах, тэнтэй дасал зохицох энэ чадвар бол энэ хязгаарлагддаг шүү. Энээс бол нийгмийн дотор одоо стресс үүсэх асуудал бол одоо их гарна. Энэ тэрэн их хүмүүс одоо тэр төрүүчи битэрийн хүнд хүний одоо аюулгүй байдал, орчин амьдрах одоо тэр тайван байдал нөхцөл эцсийн дүнд бол хэрвээ тэрийг алдагдуулах юм бол хүн төрлөخت нь тэр чигээр стресс давагдах юм аюул байгаа гэдгийг сануулсан. Одоо энэгээр бол их агуу. Тэрэн ч үндсэндээ сүүлийн одоо энэ 50 жилд бол үнэхээр дэлхийд даяар одоо стресст нотлогдож байгаа. Тийм тэрний юу. Тэгэхээр яг энэ нийгмийн ухамсарын өөрчлөлт бидэнд маш хурдан шинэ зүйл дасан зохицох чадварыг хөгжүүлэх. Тэгээд яг энэ бүхэн юу хэлж байгаа нөхөр шинжлэх ухааны парадигм гэсэн ойлголт руу ороод байна шүү дээ. Тэгээ парадигм яаж өөрчлөгдөж байна? Өөрчлөгдөх хүчин зүйлсийг та бас эдгээр бас нэлээд наривчлан гаргасан байсан шүү дээ. Тэгэхээр яг одоо ер нь гол найдварыг бол юуны дөрөнд юу соёл, боловсрол, шинжлэх ухаан энэ гуравдаар л одоо энэ бүх хүн төрөлхтний дэвшигдэж байгаа энэ глобал асуудлууд бол эдний л одоо суурилж шийдэгдэнэ гэсэн энэ бол барах маргаашгүй үнэн гэж үзэж байна. Тийм учраас шинжлэх ухаан яаж хөгжиж ирсэн гэвэл шинжлэх ухааны одоо бол үндсэндээ бүх салбарууд бол дандангаараа их нарийсаад одоо их дифференциац болчихсон. За энэ их салангад хөгжил эцэст нь тэгсэн мөрчөд судалж байгаа объект бол нэг ерөөсөө манай ертөнц нийгэм хүний сайн сайхны төлөө. Тэгэхээр энэ их олон одоо салбарлсан шинжлэх ухааны хоорондоо сүлд нь килома ойлголцох байгаа. Дааж одоо шил манай математикийн шинжлэх ухааны гихт маш их салбарлаад
одоо бол ерөнхийдөө бүхэлд нь математик яаж хаашаа явж байгаа гэдгийг одоо ялгаж таньдаг тийм өндөр одоо эрдэмтэд бол бараг байхгүй болсон. Ер нь бараг одоо тийм дээр одоо 19 дугаар зууны 20 дугаар зууны ихэр байсан одоо тэр универсал одоо мундаг эрдэмтэд байсан л шиг миний одоо салбарт бол Гилберт гэж хүн байлаа, Пунхарай гэж хүн байлаа. Одоо эдгээр бол үндсэндээ математикийг одоо бүхэлд нь харж чадчихсан сүүлчийн одоо том гигантууд гэж байна. Энээс хойш бол дифференциаци явагдаа тэгээд ингэж бас хөгжих нь буруу юм байна. Одоо энэ хөгжиж ирсэн энэ парадигмыг бол одоо энэ 21-р зуунд энэ саяын одоо бит хоёрын одоо хүн төрөлхтөн тавигдж байгаа асуудлыг шийдэхэд бол олон шинжлэх ухааны хоорондоо одоо филоман олцож нэгдсэн одоо тийм одоо үзэл баримтлал руу орох нийгмийг одоо олон талаас тус тусдаа тайлбарлах биш нэгнийхээ одоо тэр үзлийг хооронд нь нийлүүлж синерги баян одоо нэг салбарт гасан өөрчлөлт нөгөө салбарт яаж нөлөөлж ирнэ гэдгийг харж чаддаг. Яг үнэ. Ийм одоо хөгжил рүү, ийм одоо интеграц руу шинжлэх ухаан хөгжих ёстой. Тийм ээ. Гэсэн одоо ийм юу гарч ирж байгаа. Тэгэхээр таны хэлдгээр нэрэл одоо шинжлэх ухаан тусгаалсан өөрийн гэсэн салбар гээд бараг ховчлох маягтайгаар ингээ хөгжөөд ирчихсэн. Энэ маань ерөөсөө маш их сөргөлдөөний бас үндэс болоод байгаа. Тэр сүүлийн үеийн шинжлэх ухаан таны хэлдгээр би ч бас тийм бодолтой байдаг. Олон одоо шинжлэх ухааны зааг уул зүр дээр нарийнсан хөгжиж, альваа судлагдах, аль альч салбартаа хэрхэн одоо уйсан дасаж нутагших ийм талаас нь бол шинжлэх ухаанч байдлаар одоо эрдэмтэд маань ханддаг болсон. Тэгэхээр энэ бүхэн маань эргээд шинжлэх ухааны интеграцчлал гэж нэг юм руу ороод. Тэгэхээр шинжлэх ухааны энэ одоо өөрчлөлт, энэ шинжлэх ухааны дэвшил дээр нь шинжлэх ухааныг сургаж байгаа тэр сургалтын одоо зан үйлийг хэрхэн хувьсгах талаар та бас өөрийн бодлыг хэлээч. Тийм тэгэхээр ер нь түрүү чимтэр хэлдгээр ерөөсөө дэлхийд одоо интеграцлах өөрөөр одоо энэ даяаршлыг болон гүнзгийрүүлж хүртээмжтэй болох асуудал бол одоо интеграцийн асуудал. Одоо интеграц бол янз янзын салбарт явна. Хамгийн түрүүн эхлээд интеграц бол шинжлэх ухаанд явагдах хэрэгтэй гэдгээс өөрөөр олон одоо үзэл бодол төрүүдийг ер нь нэгтгэн харах тэднүүдийн хоорондын нийгэмд нөлөөлөх одоо синерги чанарыг одоо илрүүлэх их чухал байна. За энэс үндэслээд эцсийн дүнд интеграц хийсний үр дүнд юу гарах вэ гэвэл өөрөөр хэлбэл хөгжлийн одоо бидний яриад байгаа инновацийн хөгжил эдийн засгийн одоо инновацийн хөгжил 21-р зуунд явагдана гэдэг бол тийм салбар дундын одоо интеграцсан сүр мэдлэггүйгээр сүр технологигүйгээр одоо бүтэхгүй зүйл тийм ээ инновац бол бүтэхгүй. Нөгөө талаар инновацийг ийм одоо хийж чадахгүй бол хөгжлөө соцорно гэсэн. Инновац хэн сайн хийж байна тэр бол дэлхийд тэргүүлэх гэвэл энэ бол хөгжилтэй орнуудын туршлага гаргадаг байна шүү дээ. Өөрөөр хэл одоо хөгжилтэй орнууд улс дундын одоо томоохон одоо проектууд гаргаж ирж тавьж хөгжүүлж байна. Европынхан, Латин Америк одоо тэр ийм нэгдлэг бол одоо манай улс гэсэн одоо хамгийн эхлээд одоо зэрэгэлдээ хоёр том шинжлэх ухааны их том одоо гүрнүүд одоо дунд байгааг ашиглаад юуны төрөнд шинжлэх ухаан боловсрол бол энэ хоёр том гүрнэд одоо явагдаж байгаа тэр процесстэй бас тэрнээс хоцрохгүй нэгдэж хамтарсан тийм одоо үйл ажиллагааг бол хамгийн түрүүнд хөгжүүлэх хэрэгтэй. За нөгөө нэг асуудал бол таны хэлдгээр одоо нөгөө ярихад бид бол ер нь альч улс орнуудад боловсролын систем бол одоо хүнд өгч байгаа одоо тэр мэдлэг бол арга одоо 17-8 дугаар зууны үед одоо гарсан мэдлэг л яваад байна шүү дээ. Тэрээс одоо энэ сүүлийн одоо 19-20 дугаар зуунд одоо гарч байгаа энэ шинэ мэдлэг бол боловсролд бол нэвтэрч чадахгүй байна. Тэгэхээр боловсролын одоо тэр тэгсэн мөртлөө асуудал бидэнд тавьж байгаа асуудал бол ийм одоо сүүлийн 20 дугаар зуунд одоо гарсан шинжлэх ухааны гайхамшигтай тэр ололт тэр технологи нэвтэрч хөгжиж байгаа болохоор тэрийг
тэр мэдлэгийг эзэмшихгүйгээр гарч ирсэн хүн дахиад одоо өөрийгөө одоо дасан зохицохоос эхлээд өөрөө одоо ямар одоо өөр гүйцэтгэх үү гэдэг одоо энэгээр хэлэхэд би энд дурдсан өөрөөр хэл одоо энэ таны асууснаар бол боловсролын систем энэ хүн өөрийгөө одоо өөрчлөх шинэ үзэл баримтал ертөнцийг арах үзлээ өөрчлөхөд бол эхлээд би юу мэдэх үү гэдэг одоо өөртөө хоёрдугаар юу хийж яаж хийх үү гэдэг гурав нь юунд найдах вэ? Энэ гурван асуудал бол ирээсээ одоо хүүхэн өөрийнхөө төрөчийн бидний ярьдаг аюулгүй байдал өөрийнхөө оршин тогтнод дасан зохицохын энэ гурван асуудалд хүн өөрөө хүүхэн хариулт өгч чадах юм бол одоо тэр нийгэмд эзлэх байр суурь одоо бүх юм бол тэр хүний хувьд бол одоо тодорхой болно гэсэн. Энэ асуудлыг бол энэ философийн мөртлөө энэ асуудлыг бол одоо 19-р зууны зуунд бол тэр Немцийн мундаг гүн сэтгэгч Соёнгерт Иммануэл Кант гэж хүн анх дэвшүүлсэн. Ер нь одоо хүн төрлөختөнд тандаж та нар бол этикийн ёс зүйр бол одоо Кант ч нэг том одоо философи гаргасан хүн шүү дээ. Ёс зүйтэй. Тэр утгаараа энэ гурван асуулт тэгээд энэний бол мэдээж хэрэг тухайн үед одоо бол бас их чухлаар тавигдж байгаа. Энэ гол нь юунтай байна гэхээр миний сая хэлдэг тэр боловсрал одоо яаж өөрчлөх вэ гэдэг бол хүний энэ гурван одоо хүсэлтийг бол яаж хангах вэ гэдэг чинь хамгийн түрүүнд боловсролын салбарт оногдож байгаа. Тэгэхээр нөгөө нэг юу бол яаж байгаа юм бэ гэхээр одоо энэ манай ялангуяа одоо энэ саяын та бүхэн дурдсан одоо энэ глобал аюулгүй байдалтай холбогдсон асуудлуудыг шийдэх одоо шийдлийг гаргадаг ирээдүйн залуучууд. Тэгэхээр залуучууд одоо яг таны хэлээд байгаа тэр ухамсар тэр одоо шинжлэх ухааны мэдлэг болвол тэд бол тэр асуудалд яаж одоо шийдэл гаргах вэ гэхэд бол хэр зэрэг одоо тэр шинжлэх ухааны одоо мэдлэгтэй байна, хэр их ёс суртахуунтай байна, хэр их одоо ертөнцийг үзэх одоо ертөнцийн шинэ маягийг харах энэ байдлаас болж тэр одоо ирээдүйн үдир зэгчид, улс төрчид одоо төрийг авч явах хүмүүс их чухал байгаа байхгүй. Тэгэхээр энэ боловсролын системийн нэг гол зорилго бол тэр одоо ирээдүйн залуучдыг зөв сэтгэлгээтэй, шинжлэх ухааны сэтгэлгээтэй болгож ингэж одоо гаргаж ирэх асуудал бол үүнд одоо эрдэмтэд багш нарын бидний одоо гол үүрэг болж байгаа. Тийм. Тэгэхээр маш сонирхолтой яриа өрнөж байна. Одоо би нэгэн зүйлийг тодруулж хэлмээр санагдчихлаа. Ер нь мэдлэг боловсрол шинжлэх ухааны хөгжүүлэх гол үндсэн суурь одоо хөрс бол ихтэй сурвал. Тийм. Энэ одоо ихтэй сурвалж шинжлэх ухааныг бий болгож байна, мэдлэгийг бүтээж байна. Тэгэхээр та яриага ер нь бол өндөрлөөд дүгнэж хэлээд ер нь Монгол улсын хувьд энэ их том интегралчлал, энэ их үйл явдалд хэрхэн одоо боловсролын салбараа өөрчлөх, шинжлэх тал дээр та илүү юуг анхаараасаа гэж бодож байна. Яг энэ цаг мөчид тэгээд боловсролын тухай хууль гээд маш том хоёр багц хууль хэлцэгтэй явж байгаа энэ үед та бас буцаад түрүүнд дурдж байсан тухайн улс орон энэхүү одоо шинжлэх ухааны тусгалыг зөв өөрийнхөө амьдралд хэвшүүлж нутагшуулах байдлаар бол амьдрал нийгмийн хөгжлөө өөдөн татах ёстой гэсэн санаа илэрхийлж байсан шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хувьд та юунд илүү их анхаараасаа гэж бодож байна? Сайхан асуулт. Энэ ер нь би түрүүнч давтсан одоо энэ эрзэгтэй асуудлыг шийдэх бол босгол их үүрэгтэй гэж. Нөгөө талаар энэ сая битэрээ ярьсан одоо энэ шинжлэх ухааны интеграц, энэ боловсролын интеграцийг хийж чаддаг гол одоо институт бол их сургуулиуд. Их сургуулиуд. Яг тэгвэл их сургууль бол олон одоо салбартай, олон одоо эрдэмтэд. Ер нь их сургуулийн гол одоо гурван зорилго байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь бол төрөөс одоо нийгээс улс төрөөс одоо үл хамааралтай бие даасан байх. Хоёрдугаарт бол үргэлжийн одоо тасралтгүй одоо сурвалж явуулдаг байх. Гуравдугаар хамгийн гол нь бол актив хичээлээ, эрх хичээлээтэй одоо бүх хүн одоо бизнес санаа бодлоо илэрхийлж чаддаг. Ийм гурван одоо зорилготой ийм байгууллага бол их сургуулиуд. Эрдэмшлийн байгууллага, тусгаалсан одоо мэргэжлийн байгууллагууд бол арай өөр хандлага. Тэгэхээр бактерийн одоо хилээд байгаа тэр интеграц одоо энэ бүх юмыг ганцхан их сургуулийг төшгөлж их сургуулиуд бол төр засагтай одоо ийм
ийм одоо төрийг гаргаж ирэх төр засгийг явуулж байгаа одоо тэр бодлого хэр зэрэг одоо нэгдвэл байна гэдэгт бол экспертиз өгдөг газар бол их сургуулиуд байна. Тийм учраас би энэ одоо дээс одоо батлагдах гэж байгаа энэ вакц хуулинд бол нэгдүгээр тэр их сургуулийн одоо тэр сая миний дурддаг үндсэн одоо тэр хаартыг бол их зөв тусгаж зөв одоо чөлөөтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлэх тэгснээр одоо тэр нийгэмд чөлөөтэй сэтгэдэг шинийг одоо үргэлж эрхийдэг байр суурин олдог ийм мэдлэгтэй болсон хүчин одоо гол зорилгоо одоо хангахад нь нэг их төрөөс одоо оролцохгүйгээр гэхдээ мэдээж ингэ каналт байж болно. Гэхдээ хэтэрхий их улс төрж байгаа одоо өнөөгийн одоо энэ сургуульд одоо дээд боловсролд хэтэрхийг төр оролцоод байгаа асуудал бол хамгийн одоо түрүүн засах ёстой ийм асуудал байна. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээ манай нэвтрүүлгийн цаг бол өндөрлөж байна. Энэ төсрөөнд би докторантуудтай хандаж хэлэхэд бид хоёрын ярьсан энэ сэдв бол маш чухал. Ямар ч судалгааны чиглэлээр судалгаа хийж байсан докторантууд бол суур үндэс нь болж идэг ийм одоо сэдв байсан шүү. Тэгээд түрүүн бид хоёрын дурдж хэлсэн Ромын клубын тэр сайхан хөгжлийн хязгаар гэдэг ном байна. Тэр номын 50 жилийн зориулан гаргасан энэ гайхалтай 2052 гэдэг 40 жилийн одоо таамаглал гэдэг энэ ном байдаг. Энэ ном бол үнэхээр гайхалтай математик загварчлалыг бас тодруулж гаргаж ирсэн. Энэ ном манай сургуулийн одоо юунд номын санд байгаа гадуурч би. Тэгэхээр докторантууд маань үүнийг уншиж судлаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн шинжлэх ухааны доктор Монгол Улсын Эрдэмтэн сургуулийн зөвлөх профессор Эрхэм багш Буднам танд баярлалаа. За дамжуулт хүсье. За баярлалаа.